Цаана манайхаа юмны талаар сонсцуулах хүсэл сонирхолтой сониучхан сонсогч та нартай би өнөөдрийнхөө хэргийг ярихаар бэлтгэлээ. Америкийн нэгдсэн улсын Техас мужийн зүүн хойд хэсэгт байрладаг Тайтус муж нь анхны цагаан альсд оршин суугч болох Эндрю Жексон Тайтусын нэрээр нэрлэгдсэн бөгөөд Маунт Плисант нь тус мужийн хамгийн том хот. Гэхдээ бол ердөө л одоо 30 гаруй мянган хүн амтай. Тийм болохоор ер нь газар нутг нь нуудам хүн ам нь сэрэг. Энэ хотод бол Саманта Вольфорд гэдэг ютубер эмэгтэй амьдардаг байсан юм байна. Тэрээр бол өөрийн сувгаараа нүүр бодол товцолтын талаар тэгэл өдөр өөр янз бүрийн бичлэг хийж оруулдаг байсан бөгөөд цаашдаа ер нь entertainment-ийн салбарт хөл тавьж олонний танил болж түүгэрч зогсохгүй одоо нэлээд том жүжигчин од болохыг ер нь багасаа мөрөөддөг байсан гинэ. Саманта нь 1989 оны 8 дугаар сард Маунт Плисант гэдэг энэ хотдоо төрсөн доороо 2 дүүтэй айшийн том охин. Бага насндаа бол их хөгжилтэй бас эцэг эхийнхээ үгэнд сайн ордог дуулууртай сэргэлэн охин байжээ. Тэгээ зураг дуртай нийтж зантай охин маань бол ахлах ангид ороод багийнхаа зан чанараас шал эсрэг хүн болсон. Маш их ууртай, бухимдуу, тэгсэн мөртлөө янз бүрийн хөвгүүдтэй их нээлт. Тэгээ зүгээр нэг үерхэж нөхөрлөөцч зогсохгүй одоо янз бүрийн хэрэг бас их тарьдаг байсан гэнэ. Тэгэж явж аваад нэг залуутай үерхэд тэр залуугаасаа жирэмсэн болсон бөгөөд хүүхдэд төрүүлэхээр шийдэж сургуулаасаа гарчихсан. За ингээд хэдэн сарын дараа ихэр хүүхэд төрүүлсэн байгаа. Гэтэл одоо хүүхэд төрүүлснийхэн дараа нөгөө зүрх сэтгэлгүй найз залуу нь бол түүнийг шууд хаяад явцсан. Ингээд Саманта бол 2 хүүхэдтэй хоцроход бол түүнд хүүхдийн тэтгэлэгч одоо олдоогүй. 2 хүүхдээ ганцаараа өсгөж хамаг ачаагаар нуруундаа үүрч байсан байна л да. Тэгээ Саманта ер нь бол шивээс пирсинг энтер хийх маш дуртай байсан. Тэгээд нэг өдөр шивээсний салонд ороод шивээс хийх гэж сууж байгаад нэг залуутай танилцсан бөгөөд тэр нь бол нэлээд тийм аятайхан царайлаг залуу байсан гинэ. Тэгээ нэрийг нь бол Эрнест гэдэг. Эрнест болохоор бас л одоо шивээс нь дуртай бас тэгээ ер нь хоёулаа нэлээд адилхан хүсэл сонирхолтой байсан учраас маш амархан танилцаад удаачгүй хамт амьдрах болсон. Тэгээ хэдийгээр Саманта бол 2 хүүхэдтэй байсан ч гэсэн энэ нь бол Эрнестэд бол ямар ч саад болоогүй. Санамсаргүй нэг шивээс хийлгцэн биш харин одоо ганцаараа зүүдэж явж исэн бүсгүй маань бурхны ивэлэр хантай болчихсон. Гэхдээ тэр хоёр бол гэрэлтэй албан ёсоор батлуулаагүй байсан. Ер нь бол энэ чинь бол ганцхан Америкт гэлтгүй манад ч гэсэн ихэвчлэн одоо тэр 2 дахь гэрлэлтүүд бол гэрлэлтэд батлуулаагүй мөртлөө нэг дор гэртээ ороод хамт амьдраад байж байдаг шүү дээ. Тийм тохиолдлууд бол маш илбэг байдаг. Тэгээ Эрнес бол бас л одоо энэ нутгийн хүн бөгөөд тэгээ Самантагаас бол 4 насаар ах юм байна. Түүнийг одоо ахлах ангид орох үед нь тэдний компьютерийн хичээл орж хэлсэн гинэ. Тэгэл түүнээс хойш Эрнест бол компьютерт маш их татагдаж тэгэл дуртай болсон. Түүний амьдралд орж ирсэн энэхүү зүйл нь бол одоо сэтгэлээ нь юунаас илүү татчихсан учраас компьютерыг бол өөрийнхөө төвшөнд судалж тэгэл тоглоом тоглож тэгэл энээсээ бол хичээл номооч мартаад бүх цаг хугацаагаа бол компьютерийн ард өнгөрөөдөг болсон. Ингээд одоо хичээл номтой хэдийгээр шамтгаа болчихсон ч гэсэн 2004 онд бол ахлах сургуулаа яаж хийж байгаа төгссөн. Коллежид орж чадаагүй учраас мужааны дагалдан хийж байгаад мужаан болсон. Тэгээ түүний хувьд бол орой ажилласаа дараад шууд компьютер тоглоом тоглодог. Тэгэл нэгсгүй бол салонд ороод биен дээр янз бүрийн шивээс хийлгдэг. Мэдээж одоо өдөр нь ажиллаад оройн компьютер тоглохоос өөрөөр бол нэг гадуур дотор гараад идэггүй болохоор охинтой ч найзалж болцож үзээгүй. Тэгээ анх удаага л ерөөсөө Самантатай дотноссон тэр юм байна. Эрнест Саманта хоёр бол хамт амьдраад 3 жил болсны дараа 2011 онд бол Саманта жирэмсэн болоод хүүхдээ төрүүлсэн. Тэгсэн чинь хамгийн гайхалтай нь дахиад ихэр хүүхэд төрсөн. Хэдийгээр хүүхдүүдээ төрөхөд баярлсан ч гэсэн одоо ам бүл нэмэгдэх хэрээр мэдээж амжиргааны зардал нь бол үргэлжлэхгүй болж эхэлсэн. Ийхүү одоо гэр бүлийн санхүүгийн дарамтанд ороод байдаг. Хоёулаа ажил хийх гэхээр одоо хүүхдүүдээ харах хүн хэрэгтэй байдаг. Саманта 4 хүүхдээ хараад гэртээ суудаг. Харин Эрнест бол мэдээж амжиргаагаа залгуулахын тулд 2 ажил хийдэг болсон байна. Хичнээн одоо Эрнест шаргуу ажиллаад байсан ч гэсэн л одоо мөнгө санхүүгээс үүдэлтэй гэр бүлийн зөрчилдөөн бол нэмэгдсээр л байсан. Ядарч эцсийн байдалтай гэртээ ирэн тэгэл гэртээ хүрээд ирэхэд нь бол их толгойн мэддэхгүй лэмх замбраагүй гэр орохт нь. Мэдээж эхнэр нь бол 4 хүүхэд малдаж байгаа болохоор юу гэр орноо цэвэрлэх. Тэгэл энэ бүхэн бол Эрнестэд олон цагаар ажиллахаас нь ч илүү хэцүү ядаргаатай санагддаг байсан.
Гэртээ ороод ирэхэд нь л хамаг уур цуглан төрнө. Тэгэл Эрнстэд бол ийм олон хүүхдийг одоо тэжээж цаашид хамт амьдрах бол зүрх зориг нь одоо шантарч ихсэн байна. Тэгээ ядж яхад бол мөнгөний хэрүүлээс болоод ууралсан ихнэрээ аргадаж тайвшруулах гэж бас нэг юм болдог гинэ. Тэгээ байнга л нэг зүйлээс болоод хэрэлдэж муудалцаад байдаг боловч хэрүүл муудалцаанд нь бол эц төгсгөл байхгүй. Асуудлыг шийдэж чадахгүй мэдээж энэ хэрүүл хийснээр бол. Тэгээд нэг өдөр Саманта нэг зүйлийг бодож олсон. Нэгдүгээрт ер нь хүүхдүүдэд хараад гэрээсээ гарахгүй. Хажуугаар нь өөрийнхөө дуртай юм хийнгээ мөнгө олж болно. За энэ нь бол ямар мэрэгэн санаа вэ гэхлээр ютубер болох мэрэгэн санаа байсан. Ингээд л одоо өөрийнхөө санснаар янз бүрийн видеонуудыг оруулж хэлсэн бөгөөд даагчдын тооч гэсэн өдрөөс өдөр төөрхөн нэмэгдээд л байсан гинэ. Тэгээ удалгүй өөрийн гэсэн орлоготой ч болсон байна. Гэтэл одоо үргэлжил нэгэн хэвийн тодорхой агуулгагүй тийм бичлэгүүд оруулаад ахаар бол үзэгчд нь мэдээж уйдаж гэлсэн байна. Заримдаа бүр аргаа ядаад хүүхдүүдэд хүртэл бичлэгтээ оруулж гэлсэн нөгөөдөг чинь. Гисэн эдэж бас л нөгөө уйтгартай хэвээр байгаад байдаг. Тэгээ Саманта олдлоор зэрэг дотроо бол эрч хүчээр дүүрэн цаашид одоо видеогоо үргэлжлүүлж хийх одоо урам зоригоор дүүрэн л байгаад байдаг. Гэгсэн мөртлөө одоо юун тухай ямар уран санаагаар баяжуулж одоо хийхээ мэдэхгүй байгаа гэсэн гинэ. Тэгээ бичлэгээ цааш нь үргэлжлүүлэхийн тулд одоо өдөр бүр гоё сайхан хувцлаж нэг хувцаа дахин өмсөхгүй хичээж тэгэл нүүр будалтаа өөрчлөн тэгсэн ч гэсэн одоо ялгаа байхгүй. Мэдээж ч нөгөө уран санаа гэдэг юм чинь байхгүй юм чи яаж болох вэ? Ер нь бол эцсийн хүсэл нэр алдартай болох явдал ч тийм. За ингээд нүд эрэмхийн зураг 2013 он болсон. Бүсгүйч бичлэгээ ууггүй хийсэрлээсэн. Уйтгартай нэг хэвийн бичлэгүүдтэй ч гэсэн яг өөрийн гэсэн фэнүүд нас түүнийг хайсангүй өрх юмдаа. Тэгээ энэ нас түүнд нэлээд ихтгэл найдвар төрүүлээд байдаг болохоор мөрөөдөл нь биелэхэд ойрхон ч юм шиг санагддаг байж л дээ. За ингэж л дахиад жирэмсэн болчихсон. Тэрээр бол хүүхдэд төрүүлснийхээ дараа ч гэсэн бас YouTube-ээ бол үргэлжлүүлээл хийгээд идсэн байгаа. Нөгөөх л мөнгнөөс болдог гэр бүлийн хэрүүл маргаан бүр даймжирч чанга хашгиран хэрэлдэж байнга л чимээ шуугаан болж заримдаа бүр цагдаа дуудахад хүрдэг гинэ. Нэг удаа нөхөр нь Самантад гар хүрснээс болоод цагдаа дуудаж нөхрийгөө баривчлуулсан юм байна. Бүгд бүтэн одоо Эрнстийн 3 хүүхэд төрчөөд байхад чинь цаашдаа бол тэр хоёр хамтран амьдраад ах нь утгагүй болсон юм байна л да. Тийм учраас 2014 онд тэр хоёр гэрлэлтээ бол албан ёсоор батлуулсан. Харин одоо ингэж гэрлэлтээ батлуулсан явдал нь бол Эрнст Саманта хоёрт санамсаргүй их маш их тийм эв найрамдлыг авчирсан байгаа. Магадгүй одоо албан ёсоор гэр бүл болох нь бие биеэ хүндэтгэх, хайрлах, одоо л нэг нэгэндээ сэтгэл дүүрэн итгэх тэр итгэлийг өгсөн байх л да. Эрнст бол гэр бүлийнхээ зардлыг танахын оронд харин ч одоо бүр 3 дахь ажлаа хайж эхэлсэн байгаа. Энэ 3 ажил зэрэг хийдэг болсон. Ингээд бодохоор бол Эрнст бол мэдээж муу залуу биш юм шиг байгаа. Тэрээр бол дотроо бодохдоо за би бол эрүүл мэндээрээ одоо ингээд хохирсон ч яах вэ? Мэдээж л одоо 3 ажил сэхээ самбаагүй хийхээр чинь эрүүл мэндээрээ мэдээж хохирно. Тэгэхээр зэрэг би бол эрүүл мэндээрээ хохирсон ч яах вэ? Одоо ямар ч байсан л одоо үр хүүхдэд тижээх ёстой гэж бодоод л өтгөж байсан. 7 ам бүлдээ гэр бүлээ тижээхийн тулд эхнэр нөхөр хоёр бол хоорондоо эвсэж аятайхан одоо амьдрахыг хичээг болсон. Хоёулаа л одоо өөрийн чадхын хэрээрээ бол амьдралынхаа төлөө зүтгэжсэн байна. Гэтэл 2015 оны 2 дугаар сарын 20-ны үүрээр маск зүүсэн 3 залуу тэдний гэрт одоо гинтгэн одоо хаалганы нэвдээ дайраад ороод ирсэн. Самантагийн хөл гарыг нь хөлсний дараа түүний нөхөр Эрнстийн одоо юу ингээд чирээд гарсан. Ингээд одоо Самантагийн гарыг хүссэн ч байсан арай хийж байгаад л одоо ээж Росс руугаа залгаад болсон явдлыг хэлэх гэсэн чи ээж нь уцаа аваагүй. Ээж нь бол хол байдаг гэсэн юм байна. Аваа эгч рүүгээ залгсан. Саманта аваа эгчтэйгээ маш дотно байдаг болохоор эгч нь бол түүнийг сонсоод шууд нөхрийгөө дагуулад тэдний гэрт хурж ирж Самантагийн хүлээсийг тайлж тэгээд дараа нь бол тэд нэр цагдаа дуудсан байна. Тэдний гэрт тэр дорол хурж ирсэн. Тэгээд офицерийнх нь бол энгэрийн камерт одоо цагдаа нарыг орох үеийн бичлэг нь хураагдаж үлдсэн байдаг. Цагдаа нарыг орж ирэхэд Самантагийн гэр нь бол харахгүй байсан. Одоо хулгайч нар бол тоогийн таслаад явчихсан.
Самантаа бол цагдаа нарт мэдүүлэх өгөхдөө бол маш их айж цочирдсны улмаас бол уйлсаар л байсан. Нөхөр нь бол ажил дээр байнга маш их ядардаг учраас орой ирэл нам унтчихдаг юм байна л да. Самантаа ч гэсэн өдөржин бол хүүхдүүдтэйгээ холгоод тэдний дуу чимээнд бол нөхрөөсөө дутхгүй ядардаг учраас хоёулаа ингээд нам унтцсан байж. Хаалгыг нь 3 хэсэг болон эвлэхийг ч сонсоогүй бөгөөд нэг мэдсэн чинь баг өмссөн хүн Сантаг татаж осгоод хоолойд нь хутга тулгаж биеийг нь ханан тулгаад дээш нь өргөсөн байна. Тэгснээ түүнийг газар руу одоо огцон мунгаад гар хөлийг хүлж эхэлсэн. Эрнестийн хувьд байдал бүрч хэцүү байсан бөгөөд толгоор нь бууны бөксөөр зохиод дараа нь бол бууга чамархаад нь тулгаад хамт явахыг шаардаад чирч гулдчаад авч явсан байна. Тэр хүмүүс бол одоо жохом юунаас болж тэдний гэрлүү инхүү дайрч дээрэмдэх гэж ирсний бол цаад учрыг ойлгохгүй байсан. Түүний гар утсан газар унтсан байсан учраас Саманта уц руугаа мөлхөж очоод хамрынхаа үзүүрээр уцаа арай хийж нээгээд ээж рүүгээ залгасан байна. Цагдаа нар руу эхэлж залгахгүйгээр яагаад ээж рүүгээ залгасан юм бэ гэдэг асуулт гарна л да. Тэгэхээр зэрэг ямар ч хүн одоо ямар нэг аюултай тулгархад бол хамгийн түрүүнд л ээжгээ дууддаг. Саманта ч гэсэн бол тухайн үед айж сандрахад бол олоод нь зөвхөн л ээж нь орж ирсэн юм байна. Мэдээж буруутгах ямар ч арга байхгүй. За ингээд Саманта бол гэртээ ирсэн цагдаа нарт болсон явдлын талаар ярьж байх үедээ Лук гэж дуудсан санагдаж байна гэж цагдаа нарт бол тэгж ярьсан байгаа. Энэ бол дээрэмчдийн нэгнийх нь нэр байх гэж бодсон байгаа. Бас дээрэмчдийн нэг нь бол Самантагаас $20,000 өгөхийг шаардсан гэж энэ хоёроос өөр одоо нэг ойлгохтой сэжүүр олдоогүй гинэ. За гэтэл энэ хэргийн хамгийн сонирхол татсан зүйл нь юу юм гэхэлэр Саманта бол болсон үйл явдлын талаар цагдаа нарт ингээл баа бэгүү нарийн тайлбарлаж өгöd гэсэн гинэ. Нөгөө гангстрийнхаа бүр дуу хоолойных нь тембрийг хүртэл дуурайж хоолоогоо өөрчилж энэ яриадсэн гинэ. Нөхрийнхөө ч гэсэн тэр хулгайлагдж байгаа тэр үйл явц нь бол маш ингэж наривчилж ярьж хичээж байсан. Байцaalд бол нэлээд удаа үргэлжилсэн бөгөөд нөхрийг маань одоо алчиж магадгүй, илүү их гэмтээч магадгүй одоо хурдан хойноос нь та нар явж хайгаач одоо гэхийн оронд нөгөө Саманта ч болохоор өөртөө тохиолдсон явдлыг л одоо яриадсэн. Уг нь бол одоо ямар ч хүн та нар одоо надаас ингэ мэдүүлэг аваад цаг алдчих байхаа оронд бушуухан одоо яваач нөхрийг маань хайгаач гэж одоо байдгаараа яарч шаардах ёстой үстэй. Гэтэл мань хүн бол ерөөсө тэхгүй байсан. Тэгээд л нөгөө үйл явдлаа яриад бүр орон дээрээ хүртэл гарч яриад тэр одоо үзүүлж исэн гинэ. Бүсгүйн ярианд бол итгэхийг хүсэж исэн. Эрнстийн гар утсыг бол дээрэмчэд аваад явсан гэдгийг мэдсэн цагдаа нар бол гар утасных нь одоо нөгөө байршил тогтоогчоор байршлыг айгүй хурдан тогтоосон. Байршил нь болохоор Техас мужийн Питтсбург хотын ойролцоо зааж исэн гинэ. Ингээд цагдаа нар бол тухайн газарт нэгжлэг хийх гэж байтал гинт эд шидийн зүйл бол нөгөө гар утасных нь байршлын тохиолдол нь гинт унтарчихсан. За мэдээж бол энэ гар утсаа унтраацсан гэсэн үг шүү дээ. Энэ үед бас цагдаагийн газрын мэрэгшсэн мөрдөн байцаагч Крис Брэг гэдэг хүн хэргийн газар хурж ирсэн байгаа. Тэрээр бол Самантагийн өгсөн мэдүүлгэнд нь үндэслээд дахин хянаж үзсэн байна. За эхлээд 3 дээрэмчин байшинд нэвтэрсэн гэх мэтэр ингээд шалгаж исэн чинь хэд хэдэн зүйлүүд бол хоорондоо авцалдахгүй болоод байгааг анзаарсан. Тухайлбал гэрийнх нь хаалганаас бусад зүйлс нь бүгд бүрэн бүтэн байсан. Дээрээс нь бол үнэт зүйлс нь алдагдаагүй. Хоёрдугаар тэр нөгөө Самантагийн хэлснээр бол дээрэмчин шууд ингээд шатаар өсөл хоёрдугаар давхарт гарсан гэж байгаа шүү дээ. Тэд нар ч бол гадаад тогийн унтраачд орж ирсэн хүмүүс. Тэгтэл одоо харанхууд шууд л одоо энд нь шат байгаа гэд тэр дээрэмчин одоо яаж мэдхээ. Тэгэхээр зэрэг дээрэмчин гэдэг байгаа энэ хүн бол Самантагийн гэрийг бол нэлээд сайн мэддэг. Магадгүй одоо таньдаг хүн байх магадлалтай. Бас нэг сони юм юу байсан гэхлээр зэрэг Самантагийн 5 хүүхэд. Цагдаа ирсний дараа ч гэсэн тэр 5 хүүхэд бол ингээд нойрондоо дийлдээл унтаад л байсан. Гадаадд бол хүүхдүүд чинь ингээд насаараа ч юм уу одоо адаглаад ихрээрээ ч юм уу ингээд 5 хүүхэд чинь тавуулаа нэг биш юм аа гэд ядаж 2 юм уу 3 өрөөнд ингээд хуваагдаад унтах ёстой үстэй. Тэгсэн чи яасан бэ гэхээр бүх хүүхдүүд нь бүгдээрээ нэг өрөөнд ингээд чигцэлдээд унтчихсан. Тэгээ хангалттай одоо өрөөнүүд гэрт нь байж ахт чинь тэгээ бас дээрээс нь тийм тогтжуулчихсан хүүхдийн өрөөний одоо төхөөрөмж зэргүүдийг нь цагдаа нар харахад бол энэ хүүхдүүд бол яавч одоо нэг доороо бүгдээрээ унтдаггүй юм байна гэдэг нь бол ойлгомжтой байсан. Тэд зөвхөн одоо нэг шөнөл одоо энд бөөндөө унтж байгаа юм байна. Түр зур унтж байгаа юм байна гэж харагдаж байсан гинэ. Саманта бол хэлэхдээ нөхрийн маань одоо гар буугаар зоодсон маш их хэмжээний цус гарсан гэж хэлсэн боловч
Тэг гэрт нь бол ерөөсөө цус байгаагүй. Зөвхөн нэгдүгээр давхрын буудан дээрээс нь одоо хэдхэн тусал цусны мөр болцсон байгаа. Дээрэмчин одоо саарл өнгийн ноосон цамцыг маань ингээ хутгаараа зүссэн гэж ярьсан боловч тэр одоо саарл цамцнаас нь бол ямар ч тийм зүсэгдсэн, урагдсан тийм шинж тэмдэг байхгүйсэн. За тэгээ хамгийн сүүлчийн 5 дахь үндсэл нь юу байсан бэ гэхээр Самантагийн юр усан тийм хачин зан авч байсан гинэ. Ээж рүүгээ залгах гэж одоо бараг 7, 8, 10 удаа 10 оронтой тоо хийн штэ тийм биз дээ. Тэгэхээр тэрний оронд 911 рүү залгахад бол хамраараа 1, 2, 3 гэл хамраараа товшоход бол шууд цагдаараа залгагдсан ш. Тэгэхэд бол хаа байсан ээж рүүгээ эгч рүүгээ залгасан. Энэ нь бол мэдээж цагдаа нарт с сэжигтэй санагдсан байна. Эцэст нь бол тэгэл бүх асуултын туршил уйлсан царайтай байсан боловч тэр царайныхын цаана бол одоо байдал нь бол ерөнхийдөө тийм хайхрамжгүй зан гаргаж байсан гинэ. За ингээд иймэрхүү одоо олон зүйл байгаа болохоор цагдаа нар бол энэ хэргийн цаана ямар нэг учир байна гэж сэжиглэхээс аргагүй болсон. За ингээд өглөөний 6 цаг 10 минутанд Самантагаас албан ёсны мэдүүлэг авахар цагдаагийн газар авчирсан юм байна л да. Цагдаагийн газар ирсний дараа цагдаа болон сэжигтэн хоёрын дунд бол сэтгэл зүйн тулаан эхэлсэн. Эрнестээс бол ямар ч сураг гарахгүй байсан. Харин одоо цагдаагийн газар ирсэн Саманта бол өчүүгэнч тэрэнд нь цаанаа зовж байгаа шинж байхгүй. Ээжтэйгээ маш удаан уцаар ярьж ирсэн аа. Тэгээ ярьж явах үедээ бол амар тайван байсан гинэ. Ээжтэйгээ ярьж ирсэн зүгээр л газар хөвтөл шууд унтаад өгсөн. Тэгээд одоо цагдаа нар түүнийг сэжигтнээр тооцсон байцаах болсон юм байна. Тэгсэн чинь л одоо юун тайван амгалан байхад сэжигтнээр тооцоол эхлэнгүүт чинь шууд уурлаад уцаарлал миний нөхөр одоо хулгайлагчаад ах чинь та нар намаа одоо сэжигтнээр шалгана гэдэг чи юу ярьж байгаа. Би чинь болоод одоо гим зэмгүй хохирогч гэл цагдаа нар руу дайрч давшилж одоо харааж зүхэлж та нар одоо сэжигтнийг олж чадахгүй байж одоо ямар ч бурууг нь намайг одоо сэжигтнээр задлаа энэ төр гэж бөө юм болно штэ. Мэдээж одоо өөрөө гим зэмгүй бол шүү дээ. Тэгсэн чи манай хүн яасан бах нь хайцаалтанд юу ч болоогүй юм шиг тайван байснаар барахгүй сэжигтэн байж болцсохгүй этгээдийн нэрийг одоо дахин дурдаад л байсан. За цагдаа нар тэр залуугийн нөгөө Лук гэдэг байгаа штэ. Цагдаа нар бол тэр залуугийн шалгаад үзсэн чинь бол мэдээж биш байсан. Хин ч одоо өөрөөс нь үнэн худлын тест аавн энтер гэж яриаггүй ажихт чинь шууд л нөгөө Саманта чинь цагдаа нар руу хандаад та нар одоо надаас үнэн худлаа ярьж байгаа талаар тест аваад шалгаж үзээч. Би бол одоо нийгмийн хариуцлагатай иргэн, би сайн эхнэр, би сайн ээж, би бол хизээч одоо хууль бус зүйл хийдгүү, би нөхөртөө маш их хайртай, би одоо 5 хүүхдээ асрах гэж зүтгэж байгаа одоо жирийн нэг эмэгтэй гэл ярьж гарсан гинэ. Гэхдээ Саманта хэдийгээр ингэж ярьж байгаа боловч маш их худлаа ярьдаг гэдгийг нь бас одоо хууль бусаар хар тамхи татдаг гэдгийг нь бас зарж борлуулдаг гэдгийг нь бол түүний найз нь бол цагдаа нарт илчлээд өгч өгсөн. Гэвч цагдаа нар бол энэхүү мэдээллийг олж авснаа бол Самантад мэдэгдээгүй. Юу ч мэдээгүй юм шиг л Самантаг яриулаад түүнээс илүү их мэдээлэл олж авахыг л хичээж исэн байгаа. Худалч хүн гэдэг чинь нэг удаа худлаа ярьчаал түүнийгээ дарахгаал дахиж нэг худлаа яриад нөгөөтгөө баригдах болохоор ахиж нэг худлаа яриад ингээл нэмсээр байгаа л ингээл маш худалч болдог штеп. Хүн худлаа ярих тусам улам тэр худлаа өгөндөө ороогдол ингээл улам худлаа ярих болдог байхгүй юу? Худалч хүмүүс бол нэм нарийн ширийн зүйлийг нэг анзаардаггүй юм шиг байгаа. Саманта яасан гэхлээр зэрэг цагдаагийнхан одоо нэг юм дахин асуугаад ах тоолно нөгөөтгөндөө өөр хариулаад бүдрээд исэн. Эхнийхээ худлаа ярилдаг мартчихдаг ч юм уу хаашаа. Энэ өглөө эрт хэргийн газар очсон цагдаа түүнээс өчигдөр орой хэдэн цагт унтсан болохыг асуусан чинь бол 23 цагт гэж эхлээл амар шийдэм хийсэн гинэ. Тэгэл цагдаагийн газар ирсэн хойно дахиад ингээл асуусан чинь биднийг унтах үед 12 цаг 1 минут болж исэн гэж хэлсэн. Тэгэл дахиад сүүлийн удаа асуусан чинь 1 цаг болж исэн гэж ингээ ярьсан. Тэгэл ерөөсөө энэ ярианууд ингээл дандаа өөр байгаад байсан. Тэгээ мөн одоо нөхрийн чинь найзуудаас одоо сэжигтэй санагдаж байгаа хүн байна уу гэд асуусан чинь мэдгүй би бол одоо ингээ өдөр болгон гэртээ хүүхдүүдээ асраад орон гэрээ янзлаад гэрээсээ ч гарах надад зав байдгүй болохоор би бол нөхрийнхөө найзуудыг сайн мэдгүй гэж хэлсэн байна. Энэ дотроо бол бас зөндөө худлаа ярьцаа. Юу гэхээр зэрэг цагдаа нарыг очиход гэр орн бол маш эмх замбраагүй хүүхдийнх нь хувц сундар нь бохирдоод нэг газараа овоорчихсон.
Тэгэл галтогоо, нойлын өрөө гэл гэртэн цэвэрхэн газар нэгч байхгүйсэн. Тэгээ хүүхдүүдийнх нь тоглоом нь энэ тэндгүүд харцсан. За мэдээж тэгэл 5-5 хүүхдийн болохоор тоглоом энэ төр нь яах вэ? Тэнд энэ тэнд төвлөрсөн байж болно. Гэтэл одоо нөгөө хүүхдүүдэд асарч бөөцөлсөөр байгаа тэр том байшинг бас цэвэрлж чаддгүй ч байж магадгүй. Одоо хүүхдүүдийнх нь шээс баста ховц сунар хэдэн хоногоор угааж цэвэрлээгөө байснасаа болоод тэгээд муухай өнөртэй болсон. Шалан дээгүүр нь юм хувинтай угааж асарч гисэн. Гэх мэтэр бол маш их бохир байсан гинэ. Тэгсэн мөртлөө бол тэр нөгөө YouTube дээр ярих дээр бол нэг тат ингээ мөрөн дээрээ суулгачихсан. Тэгээд би бол амьтанд маш их хайртай. Одоо амьтдыг хайрлаж халамжлах нь бол одоо яг тэр хүүхэд асрахтай адилхан айгүй их анхаарал халамж хэрэгтэй гэдэг. Тийм болохоор би одоо амьтдыг хүүхдтэйгээ адилхан хайрладаг. Заримдаа бол бүр хүүхдүүдээсээ ч илүү халамжлах хэрэгтэй болдог гэж ярьж өгдөг юм байна. Үүний хэрэг дээр бол юу амтан хайрлагатай мантай хүүхдүүдээ ч ойлгохтой харж ханддаггүй. Бүх цагаа гэр бүлдээ зориулж хүүхдүүдээ хараад гэрээсээ ч гардаггүй гэдэг гэсэн хүн чинь орой олгон шахан бааранд ордог, архитаар суудаг, бүжгэлдэг гэдэг нь бол цагдаа нарт ингээл тодорхой болчихсон. Тэгэж гадуур гарч наргиц ингэхдээ 5 хүүхдээ бол тэгэл ямар ч харж хандах хүнгүй шууд орхио явчихдаг. Тоолтой хоолгүй одоо уйлж нь ойлгохгүй байна. Тэрэнд бол ямар ч хамаахгүй. Өгөрч зогсохгүй нөгөө Саманта ч нь бол нөхрөөгөө талаар хүмүүс дандаа муу хэлж явдаг гинэ. Эрнст одоо намайг ингээл байнгын хүчээр хийлдэг, зоддог, нүүддэг, намайг ста байнга зовоодог, мөнгө төгрөг олж ирдгүү, хүүхдүүдийгээ бол ерөөсөө тоодгүй ста нэрэ. Гэл одоо тэр байж болох бүхэл одоо тэр муу муухай үгээр бол дандаа л нөхрийгөө муу хэлэл хүмүүстэй муулаа явждаг. Тэгсэн мөртлөө өөрийгөө бол амар тийм өвдөг, сайн ээж, сайн эхнэр мэтэр бусдад яриад явдаг юм байна л да. YouTube дээрээ ч гэсэн бусад одоо YouTube-руудыг бас муу хэлдэг. Тэгэл өөрийгөө болохоор нэг өөгүй сайн одоо харагдуулахыг хичээдэг. Тэгэл нэг хэцүү амьдралыг авч яваа эмэгтэй шиг юм дүр тоглодог энэ төр байдаг юм байна л да. За тэгээд тэр шөнийн явдлыг бол Самантагаар дахин яриулаад тэгээд одоо хүмүүсээс бас мэдээлэл авчихсан цагдаа нар чинь яасан бэ гэхээр Самантаг за одоо чи ерөөсөө бүх үннээ яриа гэж одоо нэлээд олон удаа сануулсан боловч тэр бол ерөөсөө энэ цагдаагийн хэлж байгаа үгэнд бол хайхрамжгүй хандсан хэвээрэл байсан. Нэгсэндээ үл тоогод байсан байхгүй юу? Тэгээ цагдаа нар түүний одоо үнэн бодит байдал руу хэрхэн одоо нэвтрэх вэ? Энэ хүний одоо цаана тэр нуугдаад байгаа юм руу яаж нэвтрэх үү гэдгээ тооцоолж гэлсэн байна. Бид нар бол ингээд таны утсыг шалгацаа. Сүүлийн одоо хэдэн жилийн туршдах мэдээллүүдийг чинь бид нар одоо ингээд нягтлж байгаа. Дараа нь бол танаас цусны шинжилгээ авах болно. Ямар ч хууль бус зүйл хийгээгүй гэдгийг чинь бол энэ цусны шинжилгээ болон таны утасны мэдээлэл хоёроос бүгдээрээ тодорхой болно гэж хэлэхэд бол Саманта одоо ёстой нэг сандарч эхэлсэн байна. Тэгснэ за би эхлээд эцэг их рүүгээ залах хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэг ингээ эцэг ихтэй яриулсны дараа бол цагдаа нэлээ ууртаагаар шууд байцаалтаа эхлүүлсэн юм байна. За чиний юу бодож байгааг чинь бол бид нар мэдж байна. Энэ хэрэгч аавч чинь ч бас холбоотой гэдгийг бас чамааг юу нууж байгаа гэдгийг чинь би бүгдийг мэдж байна гэж хэлэхдээ одоо Саманта бол хэлэх үггүй болж амаа ангаагаад бүр хөшөж орхисон. Ойлаад л бүх үннээ ярихыг зөвшөөрсөн бөгөөд би одоо энэ бүхнийг ярих юм бол хамсаатан болох юм уу үгүй юу гэж асуусан байна. Тэгсэн чинь мөрдөн байцаагч бол та өөрөө хэрэгт холбогдоогүй л бол хамсаатан болохгүй гэж хэлсэн чинь Саманта бол болсон явдлыг ярьж эхэлсэн байна. Тэгээд ингээд бодит үнэн худал хуурмаг хувилдаанаар дүүрсэн одоо энэ цочирдмоор зүйл нь юу байсан бэ гэдгийг та бүхэндээ ярьж өгье. За Саманта бол ярьсан байна. Би бол айсандаа худлаа хэлсэн. Алуурч надаас өшөө авахгүй гэхээс айсан юм аа. Өчигдөр би хүүхэд дөрүүлсэн найз Шаалагаа ирэхээр эмнэлэг рүү явхад бол Сарагийн найз залуу Жон бол тэнд байжсэн гэж яриагаа хэлсэн байгаа. Тэр Жон гэдэг залууг бол хүмүүс дээрэмчин гэж ярьдаг байсан юм байна л да. Ер нь гангстер гэж ярьдаг байсан юм байна. Тэгээ тэр бас дээрээ бол нэлээд олон ах нартай. Тэгээд Саманта Шаала дээр очиод л нөгөө нэг худлаа ярьдгаараа нөхрийгөө муу хэлээл одоо гэр орныхоо хэцүү амьдралын талаар яриад л одоо өөрт нь ямар хэцүү байдаг талаар гомдлоод тэгэл нөхөр маань одоо намайг зоддог нүүддэг эдэрхий олон хүүхдтэй мөртлөө хүүхэддээ зарцуулагч мөнгө байхгүй хүүхдүүд маань өлсөж цангаад байдаг. Тэгтэл дээрэс нь одоо нөхөр маань намайг ингээд
байнгын зодож хүчрхийлдэг. Хүүхдүүд бол эрдэнэтэд ямар ч хамаагүй юм шиг л байдаг энэ төр гэл ярьж гарсан юм байна. Тэгсэн чинь тэдний хажууд одоо яриагийн сонсоод сууж исэн Жон бол маш их уурлаад эмэгтэй хүнийг дээрлэгдэг ийм уусаа ирчүүдийг би бол үзий яддаг. Чамд тулгараад байгаа наад асуудлыг чи шийдвэрлэхэд би чамд туслана гэж хэлээд юу яасан байна. Тэгээ Жоныг яг ингэж хэлж явах үед нь түүний хажууд бол хоёр хүн байсан юм байна л да. Нэгийг нь Тай гэдэг, нөгөөг нь Жожо гэдэг байсан юм байна. Тэгээд цагдаа нар тэдний нэрийг мэдсэн даруйдаал жинхэнэ нэрийг хэн болохыг олж мэдсэн байна. За тэдний нэр нь болохоор Octavius Remus, Horatio Pons, John Sanford нар байсан. Цагдаа нарыг яваад очсон чинь тэд нар ягаад ч юм нөгөө л эмнэлэг төвчжсэн шаалаа дээр очиж гсэн байжсэн бөгөөд цагдаагийнхан тэднийг бол эмнэлэг дээр нь маш амархан баривчилчихсан. Жон бол өчигдөр нөгөө Эрнстинд очихдоо өмсөж явсан хар хувцастайгаа одоо хуцаа солиог явж байсан. Жоныг байцаахад бол Жон өчигдөр би Самантатай эмнэлэг дээр тааралдаад бол тэрээр нөхрийнхөө талаар маш их олон муу мухай зүйлийг ярьсан. Ер нь би бол эрэгтэй хүн эмэгтэй хүнийг зодож дээрлэхийг бол төвчж чаддгүй. Тийм болохоор би бол нөхрийн нэг сайн сургаад өгье гэж бодоод Хосыг дагуулад тэдний рүү явах гэжсэн чинь Хосе Ремусыг дагуулад хүрээд ирсэн. Уг нь бит хоёр хоёулаа байхад хангалттай гэж бодож байсан. Тэгээ би гэртэн дөрүүлж орохгүй гэжсэн боловч нүрээ нуусан масктай хүн би байсан болохоор зэрэг дөрүүлж орохоос аргагүй болсон. Бид нар эхлээд Эрнстийг гавлаад машин цуулгасан. Дараа нь бид нар ойролцоох ойруу авч очсон бөгөөд Хосе бууга гаргаад Эрнстийн толгойд нь шууд буудсан гэж хэлсэн байна. Тэгсэн чинь Хосе болохоор Жон буудсан гэж хэлсэн байна. Тэгээ энэ хоёр бол бие биенийгөө чихэж хэлсэн. Гэхдээ Жон бол цагдаа нарыг газарчилж ойгоос одоо талигаа чин цогцыг бол гаргаж авах тусалсан байна. Аллагын зэвсэг болсон буу нь бол Хосегийн гэрээс олдсон. Хосегийн найз охин Лачна бол бууг хараагүй мэдхгүй гэж нэг хэсэг гүрийж яснаа. Тэгээ цагдаа нар нилээд ятгсны эцэст бол буу байгаа газрыг зааж өгсөн байна. Лачна бол бас нэг зүйлийг цагдаагийнханд хэлсэн бөгөөд тэр нь бол би Хосег алуурчин гэхэд бол гайхгүй байна. Хосе надад өөрөө энэ бууг бэлгэлсэн бөгөөд яг энэ буугаараа миний толгойд буудах гэж хэлсэн. Тийм учраас би бол түүнийг алуурчин хэд нэг гайхгүй байна. Нөгөө талаар би түүнийг хүн алгатаа ингээд дасчихна гэж юу н бодсонгүй гэж ярьсан байна. Тэгсэн чинь Хосе болохоор Самантаг таньдаг болоод нэг л өдөр болж байгаа бөгөөд шууд л нөхрийг буудчихдаг нь амар хачирхалтай. Урт удаан хугацаанд одоо найзаж нөхрөж явж исэн бол одоо найзыгаа өмөрөд буудчихлаа гэсэн. Тэгсэн чинь хаа хамаагүй юмд оролцоод шууд очиод буудна гэхээр магадгүй одоо тэр бол нэг хүн алах сонирхолтой хүн байсан бах гэж бодмоор. Хосе өөрөө бол хэлэхдээ Жон надаас тусламж хүссэн учраас би тийшээ очсон гэж хэлсэн байсан. Хэрэг гардаг шөнө бол Саманта эхлээд хүүхдүүдээ нэг өрөөнд чихэж унтуулад дараа нь гэрээсээ гарч тэдэн дээр очих ёстой байсан юм байна. Ингээд цагдаа нар тэдний өгсөн мэдүүлгүүд дээр үндэслээд дүгнэлт гаргасан. Тэд нар уг нь бол Эрнстийн машинд суух ёстой байсан бөгөөд Эрнстийн машин дотор урд өдөр нь Самантагийн худалдаж авсан марихуан байсан юм байна л да. Тэгээд Эрнст машин дотроо өгчихсэн хэвдэж байгаа юм бол хар тамхины 8-ачтад одоо алуулсан гэж харагдгаар л одоо зохион байгуулах гэж байсан юм шиг байгаа юм. Тэгээд Эрнстийн гар утсанд бол хоёр мессеж Самантагаас ирсэн бөгөөд тэр нь мэдээж одоо Жонд бичсэн мессеж л гэсэн үг шүү дээ. Жон эндэж нөгөө Эрнстийн утсыг барьж байгаа учраас. Тэгээ нэг мессеж нь болохоор зэрэг наад новшин утсаа унтраа. Нөгөөх нь болохоор зэрэг одоо утсаа хай тэгээд яв гэж бичсэн байсан. Яг энэ мессежийг бичиж явах үед нь бол цагдаа нар Эрнстийн утасны байршлыг илрүүлж байсан байна. Энэ мессежүүд нь цагдаад юу баталж өгсөн бэ гэхлээр зэрэг хэргийн захиалагч буюу хөшигний цаана байсан жинхэнэ эзэн нь бол Саманта гэдгийг бол гэрчтэй гэрчгүүл бариад өгчөж байгаа байхгүй юу? За эцэст нь хэн буугаар Эрнстийн амийг хөнөөсөн бэ гэхлээр зэрэг энэнд нь бол ямар ч дүгнэлт байхгүй. Бүгдээрээ бие рүү чихэд байсан учраас. Гэхдээ мэдээж энэ нь бол хэргийг шүүн хэлцэхэд бол нөлөөлөхгүй. Хэрэг гарснаас хойш 3 хоногийн дараа хүн уулгаасан 3-ыг бол баривчилсан. Үүн дээр бол гол эзэн болох Самантаг бас баривчилсан. Ингээд дөрүүлээ хүн уулгаалсан алга үйлдсэн гэсэн хэрэгүүдэд буруутгагдсан байна.
Хэрэг гарснаас хойш жил гаруй хугацаанд хэргийг мөрдөж, шалгаж, нотлох баримтуудыг цуглуулсны эцэст 2016 оны 4-р сард шүүх хурал болж, Хосе Жон 2-т 50 жилийн ял өгсөн. Жон Хосе 2 бол аль болохоор бага ял авахыг хүсэж байсан. Хэрэгээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Тийм ч учраас 50 жилийн ял өгсөн байна. Рамсын шүүх хурал болохоор 12 дугаар сард болсон бөгөөд тэрээр гин бурууга хүлээхээс бол татгалцсан. Нэг ясандаа би бол энэ хэрэгт ямар ч хамаагүй л гүрийгээд исэн байна. Ингээд одоо Тангарагтны шүүхийн шүүгч нар 3 өдөр шүүгч хэлэлцсэний эцэст бол түүнийг гин буруутай гэж үзээд 75 жилийн хорих ял болон $1000 торгуулийг бол оногдуулсан байна. Тэгээд энэ 75 жил дээр нь мөн хүн хулгайлсан гээд дахиад 23 жилийн ялыг нэмсэн. Дээрх 2 ялыг бол дараалан гүйцэтгэх бөгөөд нийтдээ 93 жил хоригдох юм байна. За ингээд 2017 оны 9-р сард Самантагийн шүүх хурал болж дууссан бөгөөд тус шүүх хурлаар уг үйл явдлын бүх хариуцлагыг бол Саманта дүүрүүлсэн. Бүх зүйлийг одоо санаатаа зохион байгуулж хүний амийг хохирохоор төлөвлөсөн. Тэгээд цагдаа нарыг төөрөлдүүлэх гэж удаа худал мэдүүлэг өгсөн. Гин бурууга хаацайлаханд бол шүүхийн өмнө ч гэсэн худлаа ярьсаар байсан гэдэг зэргийг нь оролцуулаад 99 жилийн хорих ял оноосон байна. За энэ дээр нь бас хүн хулгайлсан хэрэгт нь дахиад 50 жилийн ял өгсөн. Эдгээр ялуудаа мөн л одоо дараалан эдлэх ба нийт 149 жил гэдэг чинь Саманта мэдээж хоронгоос амьд гарч ирэхгүй байна. Тэрээр бол энэ ялыг сонсоод дахиж давж заалтсан боловч ялын хэвээр нь баталсан байна. Саманта өөрийнхөө бурууг хүлээхээс үргэлж татгалздаг, нэг ёсондоо хэрэгээ хүлээдгүй, буруугаа дандаа бусд руу нялзах гэдэг зангаасаа бол одоо ийм ял авчих байна л да. Буруугаа хүлээгээд бас шүүхийг хүндлээд ингээ харилцсан бол арай ч ийм ял өгөхгүй байсан л байх. Тэгээ Саманта бол одоо өөрийг нь зодж байгаагүй, дарамтлж байгаагүй, харин ч одоо амьдралын төлөө, хүүхдүүдэд тэжээхийн төлөө 3 ажил зэрэг хийгээд явж исэн тэр гин зэмгүй хүнийг даалгуулах гэж хүссэн юм бол одоо та нар юу гэж бодож байна? Тэр Саманта ч бол ерөөсөө байнга л алдартай нэртэй болно гээл мөрөөдөд явдаг байсан шүү дээ. Тэгэхээр зэрэгэл нөхөр нь өгчих юм бол одоо 5 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй гэдэг утгаараа тэгэл сошиал орчинд одоо түүний одоо пенүүд нь өрөвдөл асар их хандив орж ирнэ. Тэгээд түүнийг л дагаад л бол нэр алдарч ирнэ гэж бодсон юм шиг байгаа. Миний бодлоор бол Самантагийн цаад хүсэл нь бол ерөөсөө мөнгөтэй олж нэр алдартай болох гэсэндээ л мань хүн одоо нөхрийгөө хороосон юм шиг байгаа. Тэгтээ яг Саманта бол хүснээр нэр алдартай болж чадлаа штэ бас ч гэж. Хамгийн харамсалтай нь бол 3 залууг хэрэгтэн болгоцсон, алуурчин болгочихсон. Одоо хаанч хизээч байхгүй шахам тийм өршөөлгүй муухай хэрэгийг зохион байгуулад тэгээд одоо баргийн алтан аваад байдгүй 149 жилээр авч нэг ясандаа бол өөрийнхөө хүснээр алдартай болохын хувьд бол болчихлоо. Тэгээ мэдээж хэрэг одоо гадаадынхан чинь нөгөө ялтнуудаас ярилцлага аваад мөнгө төлдөг, ялтнууд нь ном гаргаад энд янз бүр болдог болохоор тэрэгээрээ бас нэр алдартай болох байх л та. Тэгээ энэ бүхний цаана бол хамгийн өрөвдмөр, хамгийн харамсмар зүйл нь бол түүний 5 хүүхдэл байна шүү дээ. Тэр одоо хүүхдүүдийн сайштай хувь заяа ямар байхыг өстой бурхан л мэдэх баг. За ингээд энэ удаагийн дугаар маань үгээр өндөрлж байна. Шимтэн сонссон та бүхэндээ баярлалаа, баяртай.